ирсэн байна. Энэ туршлагыг бүгд хамтдаа хуваалцаад араас нь энэ контентын гол дүрийг бас тайлснаа өргөх болно. За ингээд анхаардаг дэгсний хандуулъя. Бичлэг хийхийг зөвшөөрнө. За манай хамт олон Улаанбаатар хотоос Дорногов аймгийн Дадан жавхлан руу явж байна. Учир нь гэвэл маш гайхалтай аялагчтай та бүхнийг танилцуулах болно. Хэн гэдгийг одоохондоо нууцлжээ. Үзэгчтэй хэлгээд мөрөөдлийн аялал, мөрөөдлийн хөлөг онгоцны мэн цовруул контентыг эхлүүлж байгаамаа энэ нэвтрүүлгээрээ дамжуулж Инкрус гэж ямар гайхалтай компани болохыг, ямар гайхалтай боломжийг хүмүүст олгож байгаа гэдэгт танилцуулна. Мөн өсөлт мөрөөдлийнхаа хүмүүс хэрхэн ажиллаж амьдарч тийм ээ мөрөөдлөө яаж биелүүлж одоо Монгол энгийн нэг хүн дэлхийг хэрхэн гоё тойрч дурсамжаа түүхээ бүтээж явуулахыг энэ зураг нэвтрүүлгээрээ харуулах болно. Ингээд эхний дугаарыг хэд бил бодлоо. За хамтдаа явцгаая. Бид Инкрус шүү. Тэгээд Монгол хүмүүст бас айлт очлоо би сайхан цайсууныхаа дээжийг авчлаа. Ингээд Дорногов аймгийн Дадан жавхлан сум руу хамтдаа явцгаая. Нөгөө алдарсан хэрэгтэй. Алдарсан хэрэгтэй харлаа. Нөгөө Монгол гэрийнхаа цахаас дэлхийд тойроод ирсэн дээ шүү дээ. Хайж ирсэн. Нууц багш байлээ. Зандаа нөгөө зандаа. За ингээд өнөөдөр тантай бас сонирхолтой их зарим ирсэн байна. За. Сайхан үрч юм уу? Сайхан намайг. Альсороо тавина. Тавтай. Оо, тавар хоёр өргөдөө. Энэ хүнийхээ бие энэ тараад байна. Заавал маглаг энэ тамаар байдаг. Иш бүсгүй дөр гэдэг. За. Бид бүхэн Дорногов аймгийн Дадан жавхлан сумд уулзуулна гэсэн онцгой зочин дээр ирээд байна. Та бүхэндээ энэ хүртлээс сюрприз байлаа. Яг энэ мөчид бүгдээрээ өнөөдрийнх нь нэвтрүүлгийн гол дүртэйгээ эзэнтэйгээ танилцъя. За тэгээд болоож ахын манай үзэгчдэд та өөрийгөө нэг товчхон танилцуулъя. Энэ Дорногов аймгийн ихэнх сумын 3 дугаар багийн газар нутгич байсан. Тэнд төрсөн 3 үеийн амьсгал малчилдаг. За 3 төрлийн За. 3 багт хоёр болсон. Өнөөдөр сайхан байна. За тэгээд үзэгчтэй сонирхуулаад бид нар яагаад одоо энэ сайхан тал нутагтаа тийм ээ энэ суманда бүр хөдөө гарч ирээд болоочгойг зорьсон бэ гэхээр одоо зарим хүмүүс болоод энэ цэнхэр дээлийг хараад андахгүй бахаа. Учир юу гэхээр өдгөө 81 насыг зоглож байгаа энэ сайхан болоочгой бураа маань одоо залуучууд биднээс илүүтэйгээр тийм ээ одоо малынхаа захаас гараад дэлхийд тойроод ирсэн манай Инкрусийн хөлөг онгоцон дээр аялаад ирсэн одоо Монголын магадгүй дэлхийн бас хамгийн өндөр настай хүн байхаа гэж бид бас бодож байна. Тэгэхээр тэр дэлхийгээр тойроод аялаад ирсэн тэр сэтгэлийг та бүхэндээс хуваалцуулаад манай баг хамт олон зорж ирсэн байгаамаа. За ер нь аялал улсуудаар дамжаад Солонгосоор аялаад ирв. 14 хоног явсан. Итали улсаар явсан. Ирак улсаар явсан. Турк нэг маршрутаар Грек, Итали, Турк гэдэг 3 улс баг дамнаа явсан байх шүү. 5 орноор. 5 улс. Дөрөв хотоор орчод. Ер нь одоо яг тэр зураглалыг та ингээд дахиж эргэж нэг
санаад ингээд дүрслээд ярихад ямар хөө хөлөг онгоц байна. Анх одоо бомб дээр очиход ямар сэтгэл төржээ 15 давхар. 15 том байсан юм. Урт итгэж ихтэй. Тэгээд дараас програмд нөгөө байхгүй ш. Аюутай зайг дүүрсэн баг цайлын асуум шиг байна. Амуу чөлөө. Яваад байдаг. Зогсдог юм уу гэж явж ирлээ. Би хүүхдээ бачиж үзсэн. Ганцаараа тэр дүнд тэнж. Одоо манай монголчууд чинь далайн тэнгисээс их хол хүмүүс. Ялангуяа хөгшчүүлтэй. За залуучуудаас харьцангуйгаа айгу болсон. Тэгээ би бас ингэж боддог байхгүй. Ээж аваагаа ингээ аваад ингээд явах төлөвтэй. Гэхдээ айгаад ирлээ. Тэр хэд маань даралтэгтэй. Бас хоол унд нь таахгүй гэх настай хүмүүс ингээд асуудал байдаг байхгүй. Ахгүй шүү дээ. Тийм асуун тэр юу боллоо дараас мараас нэхлээ. Юу дамэрэж иднээр юм бол юу ч байна. Өөр дээр хөлөг онгоц явж байгаа мэддэггүй. Хоол ундны асуудал. Хоол унд бол сайхан ш. Тэр өөрснөө сонгоод аваад. одоо монголчууд ч нөгөө махгүй яана л гэж боддог. Тийш одоо яах вэ? Махтай хоолнд дуртай гахаа байжгүй. Юу л ажиг тэр өөрөө хоол ажиг. Тавга бариад өөрөө хоол ш. Албасраа тавга бариад зарим хүмүүс чинь гэдэг шүү дээ. Одоо тэр усан усан дотор бүх хоолууд нь үнгүй юм уу, үнэ юм уу гэж ярьдаг даа. Тэр орсон. Ямар ч юм биш. Тэгэхээр таахгүй хэн зовоос байна. Задахгүй ихэд дахиад нэмээд авах. Ер нь яг хэдүүлээ аялва хүүхдүүдтэй ажилласан. Хүүхдүүдтэй. Юусэн. Тэгээд зөвхөн хөлөг онгоцоор аялва. Би саний зургуудыг харчихсан байхгүй юу? Нөгөө тэр Ром, Грек энтрээр явуулсан зургуудыг одоо энэ чинь нөгөө интернет, фэйсбүүкээр чинь их гарч штэ. Тэгэр дэлтэй өвөө гэдэг алдартай болсон шүү дээ. Та одоо нөгөө олон орны хүмүүстэй хамт аялахаар ингээ Монголд ээлжсэн хүмүүсд явахаар хүмүүс бас их сонирхож байна уу? Гадаад хүнтэй танилцсан. Үзүүлдэг. Зураг авахгүй нэгээд үржиж таруулаад хаанаас ирсэн бэ гэж юм. Тэр чигс Монголоор тэгээд толгойд дараарай. Бас үнэхээр Монголд ээлжсэн юм ээ дэлхийд бас ингээ гайхал сурчиж явна. Тэр яагаад ч богажуулсан ч улс ухтаад зургуурыг авахгүй нэг. За та Incruise компаниар одоо хэдэн онд аялжсэн бэ? Тэр талаар хуваалцаач. 13 оны 10 сар аялсан. Өвөл явчихсан. Өвөл манай хэд бол өвөл тэнцэн утсан байд. Өвөл явцтай байсан. Энэ өвөл явцтай өвөлтэй их халуун байсан гэж бодоод байсан чи тийм байх. Тэнч уусууч дандаа нүцгэж явдаг. Тэгээд хамгийн дээр бол усан дорш байнга усан дорч. Уу нарла дэвсгий. Би нарла сууж усан дорч. Тэр дээлтэйг казинод орсон байсан. Ер нь бас нэг гүнчнийг анц яндаа үзсэн. Ийш одоо ерөнхийдөө догож уусууд ийг л ажиглаа хараасаа. Надад гастаа уусууд тоглосон. Энэ яг нөгөө Incruise гэдэг компаниг анх ер нь та хинээс дуулж энэ аялалд явъя гэдэг шийдвэр ер нь яаж гарч ивэ? Тэр манай хүүхдүүд санал болгосон. Та яаж хүлээж авсан? Хамаахан би тэр хол дээр аваад очив гэсэн. Тэр яаж хийх юм бэ? Монголын яах болно аваад явна гэсэн. Тэгээд явцгааж байсан. За Incruise-чуд гэдэг клубын аялагчид байгаа маа бид. Тэгээ ер нь бол Ахмадын үгийн сонс гэдэг шүү дээ. Тэгээд манай багийн хамгийн өндөр настай хүн бай. Та тэгээд одоо бусад аялагч нартай та ер нь хандаж юу хэлмээрээ залуучуудаа тэр тусмаа. Яг зөв үзүүлсэн тийм шүү. Залуучууд. Тэр ер нь мөнхтөн хүмүүс аялагчид бид нар ч боддог гэсэн. Тэгээд та яваад юм. Өөрсдөө явуулсан санаад байх юм яваад сайн боломжтой олгож байгаа л та нөгөө
нэг дор олон мөнгөнд зарах биш тийм ээ. Баг багаар 27 ус гэдэг. Тэрвол яг $100 хийчихэд гэдэг юм байна. Яг $100 алдахгүй юм гэдэг. Яг бид бас явах болчих. Тэгвэл сүлжээтэй байх, сүлжээгүй байх гэдэг янз бүр цаг байна. Сар болгоныхоо 27 та юу яаж хийжээ? Цаг хугацаа алдахгүй хийж чадчихсан үү? Хийж байна. Одоо бодоод хүүхдүүдтэй болдог ярьж байгаа. Аваад тэр сүлжээтэй газар аваад Тэгээд газар очиж байгаа. Удирч бидээд байгаа орох газар орохгүйгээр хэлж байна. Хүүхдүүдтэй ярьж байгаа. Тэр нэг цаг алдахгүй яг аваад хийж байна. Тэжин андастай хэл болоход юм шиг хүүхдүүд хэлж байна. Тэгээд хамт хийж хоёртой гэдэг чинь хамгийн хэрэгтэй зүйлтэй байна. Юусе. Нэг зүйл байгаа. Яваад 어떻게 눈이 요리야가 이해를 주지. Цэнхэрдээлтэй өөр гэдгийг харахад бодтой нь хараа суучсан чинь бэд бас их гоё модны шилтэй ер нь гоё имижтэй өө надаа шилээ ер нь Анаас авсан юм зогтаад авсан шиг. Таны бол юудаг бас нэгдүгээр үндэч бас дав. Сараа шашны самгал сараа бошиг. 9 сарын 21-нд Мөрөөдлийн хөлөг онгоцны ивент дээрээ ууццгаая. За та бүхэнд ихний контент маань таалагдсан уу? Контентын маань гол дүр 81 настай болооч юуг тайлбар өрье. Бүгдээ гоё босч үлдэхгүй ададаши. За болооч ахмад таны гин нотон айдагч хүндэлж байна. Ададаши сонси. За одоо агуулга бас өөрийнхөө бичлэгийг үзчихлээ тийм ээ. Өнөөдөр бас таны яг энэ мөчөд төрж байгаа сэтгэлийг хуваалцъя. За, өнөөдөр энэ хөрөнгө оруулсан тав бүгд бүгд амжилт хүсэж эрүүл мэндийг сайхан бүгд ажилтнууд өнөр амжилт хүсье. Одоо бүгдээ хүүхдүүд нь гадаад онгоцоор аялахыг хүсье. Өндөр насны хүүхдүүд төмөрөө ирсэн. Орой түгээр явцгааж хүүхдүүд. Хаашаа хамаагүй аялах сурцгаа. Өөртөө мөнгө санхүүцад хийж чад аялах сурцгаа явцгааж хүүхдүүд. Аялчих ба. Өөрөөр хэлсэн. Заавал давд. За өө хэлчих юу. 27 цаг хугацаанд хийгээр сайхан аяд гэж. За бодож өгөөдөө маш их баярлалаа. Хотын сайн шан Дарангуй аймгаас зорж ирсэн байгаа өчтөр шин. Тэгээд манай баг хамтны спонсорууд маань ингээд тань талархал илэрхийлж байна. За ингээд одоо болоочгойг урьдсан спонсор баг хамтны төлөөллийг бас тайснаа урьдсан байгаа. За энэ өдрийн мэндийг хүргэе. За ямар олболоо ямар гоё харагдаж байна манайхаа. За манай Говьсүмүр аймгийн Шивэ Говьсүмийн за малчин өвөө болох 81 настай болоож байгаа. За гэр бүл үр хүүхдүүдийнхээ хамтаар хоромтлол үүсгээд өнгөрсөн 2 жил гарны хугацаанд 2 удаагийн аялал хийж байгаа. Эдний гэр бүл маань одоо дэлхийгээр аялагч гэр бүл болсон. За охиныг нь өрж байна. За манай сараагч гарч ирээрэй. За охин гарч ирээ. За манай өвгийн гэр бүлийн
мянган бүр сумаараа аялсан гэсэн. За Европын аялал болон за хамгийн сүүлд Грек, Турк, Италийн аяллуудыг хийж ирсэн байгаа. За өөрөөр хэлбэл дэлхийн хэмжээний аялагчид Марчны хотоор шууд аялдаг болж байгаа байхгүй. Энэ маань юу гэсэн үг вэ гэвэл мөнгөтэй хүн аялдаг юм аа. Мөнгөө хоримтлуулж чадах юм бол бүгдээр аялдаг гэсэн үг шүү. За ингээд өөдөө хамгийн сайн сайхныг хүсэн өрөөё. Дэлхийгээр хамтдаа аялцгаая. За, бодож явахын сэтгэлийг сонссон биз дээ. Казинороо орсон, шопинг хийсэн. Нүдний шилээ авсан. За, дахиад нэг жоохон уршигаа зогсож. За, бодож явахдаа зориулаад дахиад нэгжлэлийг сайхан алгад шин. Ортодоо наслаараа дараагийнхаа аяллаар дэлхийд тойроод ирээрээ өвөө. За баярлалаа. За бас баг хамтнууд нь хүндрэл үзүүлсэнд баярлалаа. Их наран захирал, таагийн захирал, хундгаа захирал, за манай ганц цэг захирал, уянгаа захирал, за бүгдээрээ сууж авчих юм байна тийм ээ.